Зэ 12 сарын 30-ны өдөр өнөөдөр ч 2 дахь өдөр багийн уралдаа өглөө багийн уралдаа суугаад за тэгээд өдөөс хойш явсаар гал одоо л харих гал явж байна да. 25 оны үед яг маргааш би бичтэй хийж юм чадахгүй байхаа. Тэгээд өдөржингөө хоолгонд гэсэн хэтрэл өдөр өнждөг шүү дээ тий. За тэгэхээр амжихгүй учраас өнөөдөр ихэд ингээд дүгнэе гэж бодож байна. Мэдээж нөгөө тавьсан зорилгодууд за дараа оны шинэ төлөвлөгөөнүүд бол цаасан дээр бичигдээд за маргааш яг аль биесээр дүгнэх учраас одоо бол ерөнхий байдлаар Батцорыг 2025 онд ямар хөө байсан бэ гэдгийг хальт дүгнээд ярьчих гэж бодож байна. За 25 он бол нэлээд өрнөн жил байсан. Миний амьдралын магадгүй хамгийн идэвхтэй гэхээс илүүтэйгээр хамгийн их үйл явдал өрнөн жил байсан байна. Болж өнгөрч байна. Тэгээд шинэ мэдээж сурсан зүйл байна. За зарим нэг зүйл дээр одоо тийм одоо юу гэдгийг гинтийн бас зүйлүүд бас нэлээд гарч ирсэн. За үүн дээр одоо сэтгэл зүйн хувьд өстой нэрээ сэтгэлээрээ давна штэ гэдэг шиг зүйлч бас тулгарсан. За ийм жил болж ер нь бол өндөрлөж байна. Тэгэхээр өмнөх жилүүдийн хувьд гэх юм бол 2025 оноос өмнөх жилүүд бол бид нар ч явахтай миний хувьд илүү нөх хувь хүний хөгжил тал руугаа фокуслж байсан байна тийм ээ. Батцор гэдэг хүний хувь хүний хөгжил ямар байх юм бэ гэдг дээр фокуслж ажиллаж байсан бол за 2026 оноос илүү хамтын ажиллагааг төгөлдржүүлэх тал дээрээс хамтарч ажиллах тал дээр одоо илүү их суралцах ийм жил болж эхэлж байгаа. За учир нь юу вэ гэхээр Балчин дорж уу манай Балчка гэж залуу байдаг. Одоо зочлол дээр бид хоёр бас хамт ажиллаж ирснээс ахуулаад одоо ингээд үйл хөдлөлийн салбар руу цуг ороод ингээд явж байгаа. За бид хоёрын хувьд гэх юм бол заавал сүүлийн 2 сарын хугацаанд ингээд хамтарч ажиллая гэж ямарчсан тодорхой хэмжээнд дундаа юугаа гаргаад төлөвлөгөөгөө гаргаад ингээд чиг үүргийнхэн дагуу ажиллаад явж байна. За энийгээ л илүү төгөлдржүүлж чадахжуулж илүү их бүтээмжтэй ажиллах тийм ээ. Ийм өрнөн жил бол 2026 онд хүлээж байгаа. За мэдээж хүн л болсон хойно асуудал гарна, проблемууд үүснэ. За энэ болгон дээр л мэдээж маш сайн менежмент хийгээд зөв гаргалгааг нь олж ажиллах нь одоо энэ хамтарч ажиллаж байгаагийн гол одоо үр ашиг буюу одоо суралцах ёстой зүйл болж таарч байгаа. За тэгэхээр та хэд маань ч бас одоо 25 оноод өгөнж байгаа бах. Одоо миний хувьд бол яг л саяны ярьсан шиг л үйл явдалтай өрнөн жил болж ингээд өрнөж байна. Тийм. За тэгэхээр 2026 онд хэдүүлээ амжилт бүтээлээр дүүрэн ад жаргалаар одоо баялаг ухтаж за тэгээд бас үдцгээе. За тэгээд сайхан байилцаагаараа дараа онд уулзцгаая.